Өнөөдөр бүгдээрээ 2023 оны зам Netflix дээр гарсан бидний хоол хүнсний бохир үнэн гэх баримтат кинонд өгүүлэгдэх түүхүүдийн талаар товчхон ярилцах болно. Энэ бичлэгийн дараа та салаатны навч юм уу? Бүргэр идэхээс өмнө хоромхон зууртч болов эргэлзэх болно гэдэгт итгэлтэй байна. Хэдий өнөөдрийн бичлэгийн сэдэв төдийлөн манай сувгийн байнгын сэдвүүдээс өөр боловч хоол хүнсний боломжит аюулын талаар өгүүлэх учраас та бүхэнд сонирхолтой байна гэж найдаж байгаагаа бичлэгийн эхэнд дурдъя. Эхний хөргөх түүх Америк нэгдсэн улсын Вашингтон мужид 1993 онд болсон түүх юм. Хүмүүс гинт олноороо гидсний сахунцарт нянгийн халдварт өртөн эмнэлэгт хүргдэн эрцгээж эхэлжээ. Эмч нар яг ямар халдварыг нь маш түргэн хугацаанд тогтоож энэ нь О157 гэх гидсний сахунцрын нэг төрөл болгон тогтоогдсон байна. Уг гидсний сахунцрын халдварт өртсөн хүний дотор эрхтнүүд болон ихэвчлэн бөөр нь ажиллагаагүй болж өвчтөн нас ордог гэжээ. Вашингтон мужид гарсан энэ халдварын үеэр нийт 6 хүн нас орсон юм. Эхэндээ тэд яг юунаас хорцсыг нь тогтоож чадахгүй байсан ч хожим нь Jack in the Box гэх сүлжээ бүргэрний газраас болсон тодорхой болов. Бүргэрний газар бүргэрт ашигладаг машинцсан махад дутуу шарснаас болсон байна. Харин мах анхнаасаа яагаад гидсний сахунцраар бохирдсон байсныг тогтоож чадаагүй ба нядалгааны газарт л ямар нэгэн технологийн зөрчил гарсан байх гэж үзв. Гэхдээ хэдий мах нянгийн халдвараар бохирдсон байсан ч стандартад нийцсэн температур буюу дор хаяж 68 градусд болгож хэрэглэсэн бол ням бактериуд устдах байлаа. Энэ үед та бүхэн стейкийг шүүрхийгээр нь иддэг шүү дээ. Харин шүүрхий машинцсан мах юугаараа ялгаатай вэ гэж та асууж магадгүй. Тэгвэл энэ талаар товчхон тайлбарлая. Мах нянгаар бохирдсон бол гадна тал нь л бохирддог байна. Дотор хэсэг нь зүгээр тул стейкийг гаднаас нь шарах үед нян устдаж алга болох юм. Харин машинцсан махны хувьд нөхцөл байдал шал өөр болоод ирнэ. Жишээ нь энэ түүхтэр гарч байгаа Jack in the Box-ийн хэрэгэлдэг машинцсан махыг 400 гаруй өөр малын махнаас бүрдүүлсэн ч байх боломжтой бөгөөд бүгдийг нь л хамтд нь холин машиндаж гаргадаг гэжээ. Тэгэхээр тэдгээр дунд нэг л малын мах ням бактериар бохирдсон байвал үйлдвэрлэлийн явцад босод бүх машинцсан маханда нянгийн халдвар тардаг байна. Мужийн тогтоосон стандартын дагуу бүргэрний махыг 68 градусд боловсруулах ёстой байсан ч Jack in the Box-ийн энэ талаар мэдээчгүй гэсэн хариулт өгсөн юм. There are now more than 312 cases in our state alone, and today there was another death. Гэвч компанийн бүх бичиг заасыг нэг бүрчлэн шалгах үед Jack in the Box-ийн удирдлагууд энэ талаар мэдхийн сайнаар мэдэж байсан тогтоогдсон баримтууд олдсон байна. Өмнө нь тэд нэг биш удаа өөрчлөлөгчдөөс дутуу шарсан бүргэрний махны талаар гомдол авч байсан ба энэ талаар нь компанийн удирдлагуудад салбар хариуцсан захирал нь удаа дараа ийм гомдлууд ирж байгаа талаар мэдгдсэн ч захирлууд нь үл томсорлсон тодорхой болов. Махыг шүүрхий биш бэлтгэхэд нэмэлт хугацаа шаардлагадах тул энэ нь боломжгүй гэсэн хариултыгч өнөөх гомдлуудын талаар мэдгдсэн ажилтнаа удирдлагууд нь бичгээр хариу өгсөн баримт гарч ирсэн байна. Энэ нь өнөөх л ашигын төлөө олон хүний амь насаар дэнжин тавьсны ээлжид нэгэн жишээ юм. Вашингтон мужид гэхэд тэр үед 312 тохиолдол бүртгэгдсэн байдгаас 6 хүн харамсалтайгаар нас барсан гэжээ. Jack in the Box-ийн удирдлагууд эхлээд мэдээгүй гэж гүрэж үзээд дараа нь хамаг юм нь ил болох үед бурууга хүлээн хохирогчдын арга иргэнд нөхөн олгор өгсөн байна. Бүргэрийн газар тухайн үедээ мэдээж томоохон хил амны бай болж дампуурлаа зарлангаа алдсан ч энэ асуудлаа даван туулж одоо хэрн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Одоо тэд үйлдвэрлэлийн норм стандартыг ягштал мөрддөг болсноос гадна энэ хэрэгээс болж Америк нэгдсэн улсад хийгдсэн хүнсний аюулгүй байдлын реформын ачаар гидсний сахунцартай мах одоо лангуун дээрээс таарах магадлал маш бага болсон. Сүүлийн жилүүдэд гарсан энэ төрлийн хордлогын тохиолдлууд ч бараг байхгүй байгаа нь энэ реформын үр дүн гэв. Гэвч бид гидсний сахунцар гэдэг энэ янтай өнөө үед зөвхөн шүүрхий мах эзнэрээ учрахгүй бөгөөд одоо ч гэсэн шийдэгдээгүй бодит аюулууд байсаар байгааг дараагийн түүхээр үзүүлнэ. 30 жилийн өмнө Америкт бүргэр эзнэрээ махнаас нь эмээх шаардлагатай байсан бол өнөөдөр бусад орцууд нь болох ногооноос ч айх цаг ирсэн гэжээ. Бичлэгийн энэ түүх шинэ ногооны салаад гэх мэт түүхийн ногоонууд идэх дуртай хүмүүст илүү эмзэг тусч болох юм. Энэ эмэгтэйг Стефани гэдэг бөгөөд үйл явдал өрнөх 2022 онд 17 настай байв. Стефани амралтаараа Доминикан улс руу амархаар явах гэж байсан ч өмнөх өдөр нь аялалдаа бэлтгэж байх үедээ бие нь нэг л 5 гүтгэхийг мэдэрсэн байна. Гэсэн ч нэгэн төлөвсөн аялалдаа тэр явж зүгээр л гидсэн хямарсан гэж бодож байсан гэв.
Доминиканд ирсэн эхний өдөр нь түүний бие дээрцэн мэт байсан ч шөнөөс нь эрс мууцсанд түргэн дуудан эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмнэлэгт ирээд Стефани гидсний савханцарт халдвар авсан тодорхой болсон байна. Стефани Доминиканд ирэхээс өмнө буюу Америк нэгдсэн улсад гэртээ байхдаа л биеийн тавгуутж ихэсэн нь түүний гэртээ эзэн зүйлс өвчний их усүрг гэдэг нь тодорхой болов. Бүсгүйг яг юунаас хорцныг нь тогтооход ахин хэсэг хугацаа шаардлагатай болсон бөгөөд эцсийн дүнд энэ нь Романо Салатны навчнаас болсон нь тогтогдсон юм. Өмнөх түүхийн нас бардаг хохирчдыг бодвол Стефани одоо амьд байгаа ч бөөрийн маш ноцтой өвчнөд тэмцэж байгаа. Магадгүй түүнд бөөр шилжүүлэн суулгач болно гэжээ. Тэгэхээр зүгээр л Салатны навч хэрхэн ийм хор уршиг хүнд учруулсан байж болох вэ? Америк нэгдсэн улсад хэрвээ та Салатны навч худалдан авах юм бол ихэвчлэн нэг бол Калифорни дахь Central Valley, нэг бол Аризонагийн Юмад тариалсан навч худалдан авч болно гэв. Хаа холын Америкийн зүйл ямар хамаатай гэж үзэж болох ч эдгээр газруудад тариалсан Салатны навчнууд дэлхийн өнцөг булан бүрт мөн худалдаалагддгийг санах хэрэгтэй. Канада, Япон, Тайван, Кувейт, Мексик, Доминикан гэх мэт улсуудад худалдаалагддаг. Тэгэхээр таач эдгээр улсын нэгт аялж яваад Аризонод ургасан салаатнаас идэж болох юм. Салаатны навч ургадаг газрын ойролцоо өхрийн фермүүд байдаг нь навчнууд нянгийн бохирдлоор бохирдсны шалтгаан болсон гэжээ. Эдгээр талбайн хооронд ус урсах шугам байдаг бөгөөд тийшээ малын ялгадас орж харин тэр хоолойдох усаар ногооны услага хийгдэх үед нянгийн бохирдол ногоо дээр ирдэг байна. Гэвч хүн салаатны навчийг дулааны боловсруулалт буюу чанад шарж хэргэлдэггүй шүү дээ. Бид салаат гэх мэт зарим ногоог усаар угаагаад л шууд хэргэлдэг. Харин энэ нь нянг устгахад огт тус нэмэргүй юм. Шүүрхий махч яхав өвчний асуудал болоход бас гайхаад байх зүйл үгүй. Гэвч гэмзэмгүй мэт салаатын навч хүртэл тэмч харагдаж байгаа шиг аюулгүй биш гэдгийг мэдсэн бол дараагийн түүх рүүгээ орцгоё. Пенат буюу монголоор газрын самар гэгддэг энэ самар орчин үед маш олон төрлийн бүтээгдэхүүний орчинд орсон байдаг. Харин Америк нэгдсэн улсад Peanut Corporation of America гэдэг нэртэй компани байжээ. Энэ компани газрын самрыг өөр бусад хэдэн зуун үйлдвэрлэгч компаниудад ханган нийлүүлдэг байсан юм. Тэдгээр компаниуд нь чихэр шоколад бичнэгэд бүтээгдэхүүнүүдтэй газрын самрыг хийж үйлдвэрлэнэ. Гэвч Peanut Corporation of America-гийн үйлдвэрлэлийн байранд эрүүл ахуйн норм стандарт дээд зэргээр зөрчигддөг. Тэнд харах жом гэх мэт өвчин тараагч шавьжаас гадна шувууны ялгадас бүтээгдэхүүнд ордог байсан нь тодорхой болсон байна. Компани үүнийг мэддэгч ямар нэг арга хэмжээ огтоос авдаггүй байв. Тус компани нэгэн ажилтан энэ талаар захирал Стюарт Парнелл гэгчэд мэдгдсэн ч өнөөх нь амаа татаад илүү зүйлд хушууд өрөхгүй бай гэж түүнийг загнасан гэв. Бүтээгдэхүүнүүд буюу газрын самруудыг бусад компаниудад нийлүүлэхээс өмнө шинжилгээ хийсэн гэх бичгтээ өгөх ёстой байлаа. Бүх компани ингэж авах ёстой ч зарим жижиг үйлдвэрлэгчид энэ бичгийг шаарддаггүй гэжээ. Шувууны ялгацаар дамжин орж ирсэн салмонелла бактери, хархны тараасан гидсний савханцар гэх мэт өвчин үүсгэгч нянгуудыг тэд өөрсдөө хийсэн шинжилгээгээр илрүүлдэг байсан ч компани энэ асуудалтай тун энгийн аргаар шийдвэрлэдэг байлаа. Тэр нь ямар арга вэ гэхлээр тус компанид чанарын асуудал хариуцсан менежер гэх албан тушаал төр байсан нэгэн гайхалтай эмэгтэй. Эдгээр шинжилгээний хариунуудын таалагдахгүй хэсгүүдээ зүгээр л штрихээр эвтийхэн бутаж самрууд ямар ч асуудалгүй мэт болгодог байсан юм. Түүнийг ямар сайндаа л ажлынх нь будгийн хатан хаан гэж хүндэтгэн нэрлэдэг байсан гэжээ. Шинжилгээний хариунуудыг будаж дуусаад самруудыг зүгээр л угааж харахны ялгцаас цэвэрлэх зааварчилгаа өгдөг байв. Харин та бидний мэдэж байгаагаар зүгээр усаар угаагаад самар огтоос аюулгүй болохгүй. Бид бактери нянг олж харахгүй байна гэдэг нь тэд байхгүй байна гэсэн үг биш. Тэгэд мэдэж ашигын төлөө газар учир хулган харах шувууны ялгцтай энэ бүх самраа угаагаад цэвэрлчихсэн гэд юу ч болоогүй мэт бүгдийг нь зарчихдаг байлаа. Хэдий тэд ингэж зараад байсан ч тэднээс самар авдаг байсан Nestle мэтийн томоохон компаниуд ахин өөрсдөө шинжилгээ хийж салмонелла гэх мэт бактериудыг олж илрүүлэн жинхэнэ асуудал манд болсон байна. Мөн энэ үед тэдний самартай бүтээгдэхүүнийг эзэн хүмүүс хордлогод орж эхэлж байлаа. Асуудал мандах үед Peanut Corporation of America-гаас самар авсан бүх компаниуд бүтээгдэхүүнүүдээ лангуун дээрээс эргүүлэн татсан юм. Шалгалтын явцад компани эзэн өмнө дурддагддаг ноён Стюарт Парнелл огт эрүүл ахуйн асуудлуудтай санаа зовиндгүй нэгэн болох нь түүний менежертэйгээ харилцан зурвасаас тодорхой болсон байна. Тэр бүр өвчин үүсгэгч нянтай самруудыг хамаагүй зар гисэн зурвасуудч менежертэй явуулсан байв. Дэлгүүрүүдээс татсан бүтээгдэхүүнүүдийн нэр төрлөл гэхэд 3000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байсан гэхлээр ямар их хүнийг хордуулах үйлдэл хийж байсан нь харагдана.
Энэ самруудаас болж 400 гаруй хүн сальмонелла нянгаар өвдсөн юм. Газрын самрын асуудлаар тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обама ч байр суурь илэрхийлсэн байдаг. Энэ хэрэгээр шүүх хурал эхэлж хүмүүсийг хордуулах чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг шунлын сэтлэр санаатаагаар нийлүүлж олон зуун хүнийг хордуулсан гэх үндслээр Стюарт Парнелл 28 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм. In this container are products that have your ingredients in them. I just wonder, do either of you be willing to take the lid off and eat any of these products now? I respectfully decline to answer your question based on the protection afforded me under the United States Constitution. Тэднийг газрын самартай бүтээгдэхүүн хэрэглэсэн олон тооны хохирчдоос 8 нь харамсалтайгаар нас орсон байна. Сальмонелла гэгч бактерийг хүмүүст талдаадаг гол зүйл бол тахиа. Тэр дундаа шүүрхий тахиад юм ах. Харин газрын самар яаж сальмонелла бактерийг тараасан бэ гэж та гайхаж байгаа бол дээр дурдсанчлан байгууллагын агуулгын байрны агааржуулах хоолойд шувуу үүрлэж тэдний ялгадас самрууд дээр орж нянгийн халдварт өртүүлжээ. Баримтат киноны төгсгөлд хэрвээ та аюултай хүнсний жагсаалт гаргах юм бол магадгүй нэгдүгürt одоо салаатны навч бичигдэх байх гэсэн ба киноны явцад гарсан мэрэгчлүүдээс Романо салаатны навчийг хүнсэндээ хэрэгэлдэг эсхийг нь асуухад тэд хэрэгэлдэггүй, хэрэглэхээс аль болох зайлсхийдэг гэцгэж байв. Киноны төгсгөлд канталупе буюу хулууны нэг төрлөн амтдаггүй тарвас шиг жимсийг мөн нянгийн бохирдол талаасаа тун аюултай гэж байв. Түүнийг бүрэн цэвэрлэхэд амаргүй. Харин хутгаар зүсэх үед нянгууд жимсний дотор ордог. Мөн л болгож хэрэглэхгүй тул нянг устгаж чадахгүй гэх зүйл хэлж байсан нь тарвсан дуртай монголчууд бид ч анхаармар санагдж байлаа. Хулуунаас гадна янз бүрийн салаатнуудын холимог миксүүд ч мөн зардаг шүү дээ. Тэднийг мөн л нэлээдгүй аюултай гидсний халдваруудын томоохон их усүрч гэж нэрлэж байв. Мөн ямар нэг түүхий шүүрхий махан бүтээгдэхүүнүүд мэдээж аюултай. Манай Монголд бүр зэрлэг амтны дотор эрэхтэн цус зэргийг шууд түүхийгээр нь эмчилгээнд гээд хэрэгэлдэг нь маш аюултай зүйл юм. Мөн баримтат кинонд Канадад дэлгүүрт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд ямар нэгэн үйлдвэрлэлийн алдаа эсвэл дээр дурддагддаг шиг нянгийн халдвар гэх мэт аюул тулгарсан бол энэ талаар нийтэлж уг бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрээс худалдан авахгүй байхыг сануулдаг сайт байдаг талаар ярьсан юм. Тэд мэдээж дэлгүүрүүдээс уг бараануудаа буцаан таатах боловч бүгдийг нь зэрэг түргэн шуурхай хийх бас боломжгүй тул нэгч гисэн хүнийг хордуулахгүй гэсэндээ ийм сайт ажилуулдаг. Ард иргэдэн ч ер нь ороод шалгаад сурсан байдаг гэв. Хэрвээ таны цуглуулсан хүнс донд сайт дээр байх ямар нэгэн бараа байвал та дэлгүүртээ эргэн очиж буцаах боломжтой юм. Ингээд энэ удаагийн хоолны дуршил бууруулдаг бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдийн санал сэтгэл тэр дундаа манай оронд хүнсний аюулгүй байдал, тэдний хяналт шалгалтын нөхцөл байдал ямар байдаг талаар сэтгэлээ хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзалт болно. Баяртай.